Hello, Maplane-ийн чамуу мэдээ байна. Азуусаа энэ суугаас альбан ёсоор гарсан байгаа. Тэгээ Maplane ганцаар байгаа байхгүй юу? Тэгээд жоохон жохоруулсан юм хийсэн. Тийм. Тэгээд жоохон муухайсан бол sorry. Тэгээд жичилгээд найзал байгаа 30-д эрэхтэй дуу оруулсан шүү guys. За мохонд оръё. Хотон тоо намайг үнэхээр уучлаарай. Буцаах гэж байсан доголцтой бараг зарцнаар маань аваад ирсэн юм шиг байна. Гой амар шүү. Юу? Доголдолтой бараа гинэ? Сайн намайг доголдолтой бараа гэсэн үү? Чи намайг бялгандаг дорж юмнуудтайгаа адилхан гэж бодоо юу? Ой хүнгүй. Энийг авдаа. Хурдан наатахаа гарга. Тэгээд хурдан мөрөн тэрнээс шинэ бараа аваад ир. Мэдлээ. Тийм юм байхгүй шүү. Чи сая намайг тэнэг гэсэн үү? Би яахлаараа тэнэг байдгийг? Байж боломгүй зүйл асуусан биз дээ. Орвогийн хамгийн үзэсгэлэнтэй хүн. Тийм хувийн үзэл бодлоос хамааралтай хийсвэр асуултанд хэн хариулж чадах юм? Энэ хорвоо дээр маш олон гоо сайхны стандарт байгаа. Хэн нэгний хувьд чи хамгийн үзэсгэлэнтэй байж болох ч өөр хэн нэгэнд чиний хойно зогсож байгаа эмэгтэй тэгж харагдаж болно. Юу? Би юу? Үгүй би тийм хүн биш. Тиймээс чиний асуулт үнэхээр тэнэг. Хатан тоо өршөөж хайрл. Яг одоо шинэ төлөв аваад ирье. Авъя. Энэ талыг авъя. Надад үнэхээр таалагдлаа. Юу? Чамайг юу гэж дуудах уу? Нэр байгаа юу? Тойл. Хин ийм нэртэй байдгийг? Үгүй ээ. Зүгээр л тойл гэж байна. Тойлонд нэр өгдөг хэн байсан юм? Тийм учиртай байсан юм уу? Тэгвэл Кё гэж дуудвал ямар вэ? Ийм эмэгтэй гэж сонсож байгаагүй дээ. Юу? Гүй моогүй юм аа л гэсэн. Кё гэж чин сэтгэлтэй гэсэн утгатай юу? Болж байна. Тэгвэл Кё хараал хэлхээс өөр чадвар байхгүй юу? Энэ ордны хамгийн гайгүй бичгийн түвшинлээс ч илүү би ухаантай байгаа шүү. Наадах ч гэсэн их таалагдаж байна. Богинохон миний толны амьдрал нэг л өдөр хаагарч ботарч алга болох байсан. Тэр мөн нэртэй хатанд пэлдганаж байснаас үгсэн мэн дээр. Хаяа энэ царайг харах чи эвгүй шүү. Хөөхнөн ч хөөх юм аа. Одоо миний энэ царай би одоо талан доторх өөртөө яриад байгаа юм шиг амар сонир мэдрэмж төрөөд ах юм. Юу вэ? Одоо болсон уу? Болж энэ хөрхөхтэй. Чи өнөөдрөөс эхлээд ордонд байж надад тусалж авах болно. Тэгээд бас надтай хамт байхын тулд чиний анхаарах ёстой 4 зүйл байна. Тэр чин тэгээ юу юм бэ? Нэгт надтай хүндэтгэлгүй ярихыг хориглоно. За яах вэ? Ойлголоо. Хоёрт нэршгэ бүх зүйлийг үнэнээр нь хэлж бай. Ялангуяа худлаа ярих болон долгоноод ах хэрэг байхгүй. Сая долгоно гэж бүтээсэн толонд долгонох хэрэггүй гэж хэлсэн үү? Чи түрүү надад тэгээгүй л үсттэй. Хаа. За таны хэлснээр сүүлийнх нь Энэ хамгийн чухал нь болохоор сайн сонс. Хорвоо дээрх хамгийн хөөрхөн хүн бол болраагүйж ойлгосноо. Цаашдаа ч гэсэн ингэж асуувал тэгж хариулж бай. юу? Бити инээ түргээд бай. Төрөн хэлсэн биз дээ. Тийм хариулах боломжгүй асуултанд хариулахгүй гэж. Тэгээд бас төрөн зөвхөн үннийг л хэлгээж хэлээ биз дээ. Одоо хангалттай. Тэр үнэн болохоор зүгээр дууга болроогүй гэж хариулахад л болно. Үгүй түрүүн тэнд тэгж үүмэн тарьчаад энд ингэх юм бол би юу болох болж байна? Уучлаарай. Гэтэ би их зарчимс тойл болохоор нэг амаар хоёр өөр шийдвэр гаргаж чадахгүй. Хийхгүй. Надад би байхгүй байлаа гэд бардам зам бас байхгүй юм шиг байна уу? Яана тэгсэн үү? Би яасан ч энэ ачиргалтай хатантай уулзсан тэр өдөр хүч чадалгүй би энэ гайтай үгийг сонсоод л байх ёстой болсон. Талмин. Энэ хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй хүн хэн бэ? Болроо гүнж билээ. Тэгвэл хамгийн хайр татам хүн? Болроо гүнж билээ. Тэгвэл хамгийн их дөвтэй. Болроо гүнж одоо болсон уу? Ой одоо болил тоо. Энэ одоо хэддэг удаан вэ? Тийм ээ миний зарчимч байдал олон бардам зам минь үгүй бол. Амж байхгүй юмны хоолой нь яаж юм гоё яадаг вэ наа? Тэгээд бас надтай хүндэтгэлтэй харьцаж хэлсэн баха. Мэдхгүй. Харин ч язгууртаа аваханарт битгий бэлдуулчил гэж хэлээ биз дээ. Хэдэн удаа яг адилхан асуулт асуух гэсэн юм бэ? Ийм олон удаа асуусан билүү. Арай хитрхи байгаа юм шүү. Яаж бүтэн өдөржингөө болроог л ярьж чаддаг юм бэ? Тэрийг сонсож өгөх нь чиний үүрэг толгой. Хариултанд тодорхой байхад чи зүгээр хариулахад л болох юм шүү. Амьдрал минь ээ чи. Ямар ч байсан сайхан байна. Хоёлаа дараагийн ярианд орох уу? Болроод өгөх, бэлэг, сонгоцгой, гутал, цүнх, даашин, цохир гаруу төрлийн юм байна. Айгуу гой царай гаргал да. Энд чинь сайхан хэрэг үсттэй. Үгүй ээ сонгохгүй. Чи өөрийнхөө нутгийн нийл ягаан цэцгийн амттай жигмэг байна уу? Юу байна? Тэрийг ав. Хурдан тэрийг аваад болроо руугаа яв. Хүндэтгэлгүй харьцан ивэрэл ах шүү энэ муу станик. Жохон дүү шиг маань байдаг болохоор яг нь харж үзэхээс. Их гомдомтой юм аа. Яа. Би хатан шүү дээ. Ордон дотор хэн надтай чамтай харьцдаг шиг харьцна гэж. Би ордон дотроос чамтай хамгийн дотно гэдгийг чи мэднэ штэ.
Надтай болрогийн талаар ярилцаж болохгүй гэж юу? Би ч гэсэн чиний дуртай ид шидийн түүхийг сонсч өгье. Гүй яах. Тэгвэл яах ч арга байхгүй юм байна. Гараад ирэх шүү. Өөх авахын үндсэн хуулийн зарчим угаасаа л ингэж ажилдаг. Тэгвэл баглааны тууд сонгоод өгөөч. Тэгье. Наашаа ойрхон аваад ирээ би. Энэ зайлиг намайг тэгэж дуудаж байхыг бодвол гомдлон тайлагдсан бололтой. Тэр нийл ягаан өнгийнх нь хамгийн дэжгүй харагдаж. Тэм багаад ид таних мэдтэй юм аа. Болроо баярлах юм бол сайнсан. Баярлах болно. Нийл ягаан цэцгийн амттан аваад баярлахгүй хэн байх юм бэ? Ордны хамгийн ухаантай Кё хэлсэн болохоор итгэхэд үзье. За тэгвэл явчихад ирээ. Ингээд хатантаа гүнжид өгөх гэж байгаа бэлэгчин яг юу юм бэ? Нийл ягаан цэцгийн амттан. Манай төрсөн нутгийн үнэхээр гайхалтай бүтээгдэхүүн байгаа юм аа. Өмнөөс сонсч ирсэн юм байна. Үнэхээр амттай болохоор экспортлох байтугай улс дотроо хүртэл алхад хэцүү байдаг гэсэн биз дээ. Гүнжид таалагдах байх та. 2 шил байгаа болохоор нэг шилийг нь бусад үйлчлэгч нартай хаваагаад дээрээ. Нэрээ юу? Яаж манай хат ийм тэнгэр элчиг байж чаддаг байна? Төрүүлээгээрээ. Зочин байгаа л тэ. Тэр чин Скот хүн байна. Дүү Жереми хатагтай уулзахаар ирсэн бол тэ. Тэгсэн байлаа чи яах дараа болрогийн өрөөний урд уулздаг лээ. Тэгэж наалтчихад юу яриад байгаа юм бол тэр хүн Абиг өвхөл үргэсэн гэмт хэрэгтэн биш үлээ. Яах вэ зүгээрээ? Хэрэгтэн нь хинч байсан. Би тэдний хүслээр явахыг зөвшөөрөхгүй. За явцгаая. Энэ үргээд парт манд дуслаа. Та нар яг ийм царай гаргаж байгааг би мэдэж байна. Аль болох дараагийн партийг хурдан оруулнаа. За баяр та сайхан омброорой.